cinnamon in my teeth from your kiss. You're touching me, all the pills that you take, violet blue gear red to keep me at arm's length. Don't work. You've tried to push me out, but I just find my way back in. Violet blue gear red to keep me out. I've endured things I wanna say to you, but I just let you leave. Like if you hold me here to hurt me, you be the first to ever did. There's things I wanna talk about, but better not to give. But if you hold me here to hurt me, you be the first to ever did. Hold me, love me, touch me, honey, be the first to ever did. Hold me, love me, touch me, honey, be the first to ever did. Энэ одоо хинт хэрэгтэй дуу чи юм бэ? Чихэнд чииртэй юм аа. Энэ хүн хизээч амжилтанд хүрэхгүй. Тайзнаас хурдан буу чамайг харахаар өмнөөс чинь хичээд байна. Дахиж битгий дуулаарай. Дуучин болно гэж мөрөдөж хэрэггүй шүү. Би яагаад юуч чаддгүй юм бэ? Хөгжим тоглож чадхаач байж. Гойч дуулж чадахгүй байна. Зарим хүмүүс надаас хөгийн дуулж байхад яагаад надаас илүү нэр хүндтэй явж байгаа юм бэ? Миний хийсэн бүхнийг яагаад тэд чөмжилдэг юм бэ? Би ер нь хий юм бэ? Миний хажууд хэн байсан юм бэ? Миний яаж амьдрах чамд ямар хамаа байна. Би олон удаа ялсан, дахиад жална. Ичгүй бол чамайг жална. Тийм болохоор өөрийнхөө л амьдралаар амьдр. Чи өөрийгөө өөрчлөхгүй бол ирээдүйд чинь гацаардмал байх болно шүү. Хоёулын тоглоом тоглоё. Нэр нь Russian Roulette. Нэмт нэг магадлалаар. Чи өөрийгөө хэн гэж бодов? Адгүй амьдралаа засах гэж оролдож байгаа адгүй амьдрал гэж бодож байна. Урлагч шантраа юу? Тийм ээ. Би шантрах гэж байна. Хүмүүсээс би шүмж дарамжлалыг л хүртэх юм. Чи инглигэд хийж байгаа зүйлээ зогсоох ёстой гэж юу? Чи мөрөөдөлтөд хүрэх ёстой. Шүүмж бол чиний чадварыг нэмдэг ганц зүйл гэдгийг санаж яв. Тийм шүү. Би гонигтай байгаа үедээ хөгжмийг илүү их ойлгодог шүү. Би чам нэг зүйлийг хэлье. Ихэнх хөгжимчид ноот сурсныхаа дараа хөгжим сурч эхэлдэг. Харин чи тэгээгүй. Яагаад гэдгийг мэдв үү? Яагаад? Учир нь чи хөгжмийг чин сэтгэлээсээ тоглодог. Тархиараа биш, зүрхээрээ. Энэ нь чамайг
маш их шат ихэд хүргэсэн. Чи энэ байдлаараа цааш авчиж чадна. Би чамд хэлсэн дээ. Чи миний хэлэх гэсэн зүйлийг урлагийг сурч байх явцдаа мэдэх болно гэж. Тэгэхээр би урлагийг бодож биш, зүрх сэтгэлээ дагаж сурч уянгалуулах ёстой гэж үү? Тийм ээ. Хүн хайртай хүнээ тархиараа шийдэж хайрладаггүй тэл адил. Тэр яагаад дандаа хайр дурлал ярьдаг юм бол доо? Чи чарлаж дуулдгаа битгий их мань бод заяо. Чамайг өнөөдөр өмгөөлөх хүн хэн байгаа юм бэ? Урлаг чамаар дутхгүй. Харин ч чамаас ичнэ. Чиний авьяастай байх уу гэж хинт хамаатай юм бэ? Авьяасч гिचтэй чаавс. Чи хизээч амжилтанд хүрэхгүй. Чи төгс биш. Зарим хүмүүс нэг л дуугаар нэр хүндтэй болоод тахад чи 10 дуу хийгээд ч тийшээ гарахгүй л байгаа зү. Одоо над кринж юм а болоо. Амар амгалаа. Бүх зүйлийг тавьнаар чи. Альва зүйлийг тавьнаар шийдэх хичээгээрэй. Чи эдгээр хөгжмүүдийг сурснаар юуг олж мэдэх ёстойгоо ойлгоно. Урлагийн ханхүү гэдэг чинь урлагийг тэнцвэртэй авч авахыг л хэлдэг. Got a summertime sadness. Got a summertime sadness. Got a summertime sadness. Yeah, ha ha ha. Хим байгаа Карачи? Эн чин урлагийн ханхүү бэ шүү дээ. Ха 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 ха. Би чамд хитэн зүйл хэлье. Чи энэ газарт чиний өмнө хэн байсан? Хаанаас ирсэн чинь ямар ч хамаа байхгүй. Чи бидэнтэй нэгдэн эсвэл бидний бай бол. Бас бидэнтэй таарах болгондоо гар барихаа мартандаа нэг л удаа танихгүй хүн шиг зөрүүл өөртөө л гомдоо. Чи бидний хийдэг зүйлийг хийдэг л болно доо. Өсөхгүй чинь хамаагүй. Энэ газар бол хагас цэрэгжилттэй, диктатуртай дош. Би та нарын биш. Би тустай хүн. Өөрийгөө их юм бодох хэрэггүй. Чи хинч биш. Чи мөрөөдөлд хүрэхгүй. Одоо бол урлагийн Quantum. Ha 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 ha.
мөрөөдлийг мэдрэх болно. Та нар бүгд амжилттай яваа нэгнээ дээрлэхэж буулгадаг бол би тийм амархан биш. Хэн нэгний мөрөөдлийг үгүй хийдэг хүмүүс нийгмийн хог шарнууд байдаг. Би хизэж зогсохгүй. Учир нь урлагийн мэдрэмж бол миний соёлын нэг хэсэг. Урлагийн амьдрал бол миний амьдралын нэг хэсэг. Урлагт хязгаар үгүй. Сурахад хугацаа үгүй. Энэ бол төгсгөл биш. Зөвхөн эхлэл. Та яагаад надад сохор гэдгийг хэлээгүй юм? Та өгсөн ч гэсэн намайг болон өөр зүйлс хардаг уу? Тийм ээ. Би хардаг. Гэхдээ нэг ч тод биш. Амьд байснаасаа илүү тод хардаг. Чамд би сохор гэдгийг хэлэхгүй байсан шалтгаан бол чи бэлэн биш байсан. Юунд чи урлагийг мэдэрч сурах хэрэгтэй байсан. Би сохор болсныхоо дараа төгөлдөр хуур тоглоход нэг ч алдаа гаргаагүй. Би чамд урлагийг мэдэрч сураасаа гэсэн дээл нуусан. Эртхэн хэлсэн бол чи хичээхгүй байх байсан. Мэдээж би хичээн шүү дээ. Гэхдээ би урлагийг мэдэрч сурах хэрэгтэй гэдгийг ойлгохгүй л байх. Тийм шүү. Энэ жил бол миний хүүхэд байх сүүлчийн жил. Сүүлийн удаа хүүхдэрээ тэмдэглэх хичээлийн шинэ жил. Зулсаар хүүхдийн баяр, хонхны баяр гэдэл. Тийм ээ. Чи тэгээд яагаад гонигтайгаар хэлж байгаа юм? Учир нь би хүүхэд насыг за мэдхгүй юм да. Ойлгож байна. Хэлэх шаардлага байхгүй. Чам шиг бодолтой хүүхдүүд яг чиний насан дээр зөндөө байдаг. Үүнийг чи хувь тавилан гэж бодоод хүүхэд насаа ардаа үлдэх хэрэгтэй. Удахгүй хэн нэгэн гарч ирээд хүүхэд зан гарч нь хайрлах юм билүү? Та дандаа л хайрын тухай ярих юм. Яахав дээ? Чи удахгүй мэднэ дээ. Тэгээд урлагийн ханхүү байх ямар байна та? Яг л өөрийгөө илэрхийлж чадж байгаа юм шиг санагдчихэв. Болж дээ. Сохоргаан хүү. Би мөрөөдөлд хүрч чадах болов? Чаднаа. Чиний өмнөх төрөл чинь би болохоор. За ойлголоо.